За үгсдүүдээс үзүүлж байна. Ээлжид нэвтрүүлэг эхлэх бэлэн болж байна. За энэ удаагийн нэвтрүүлэгт одоо зочноор Улсын их хурлын гишүүн мөн Хоргил оюун Баабар Рамбатар нар одоо өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон тийм ээ. Тэгэхээр нэвтрүүлгийн уламжлал ёсоор улс төрчид бид нар тийм ээ. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг тэгж үзэж байна. Ялангуяа 2004 оноос хойш сонгуулиас хойш гэж тийм ээ. Сонгуулиас хойш өнөөгийн улс төрийн нөхцөлийг юу гэж бодож байгаа гэдгээс өөрсдийнхээ бодлыг хэлье гэсэн. Яг одоо стандарт бол би бас юм байгаа гэж замын тухайлаад хэвчний олон орнууд ингээд хөгжил хүрсэн. Тэр хувь хүн бол илүү хариуцлагатай байдаг. Олуулаа нийлэхээр ямар ч хариуцлага байдгүй шүү дээ. Ард түмэн гэдэг нэртэй болохоор. Тэгээд тэр олон улсуудын юмч бол ингээд ийм туршлага байдаг юм байна. Ингээд явах хэрэгтэй юм байна гэдэг нээлттэй нэг болдгоо юм шиг байна л да. Тэгээд орсон нөхөд ингээд унаал. Гэхдээ бол бүр тийм сөнөөд хүчмээр нөхрөө бол бас орсонгүй тийм ээ. Аних гавьяад урагшаага их урд явсангүй. Тийм учраас одоо нэг өсөд тойрныхын зовлонгоо идэл явж байгаа шиг байна. Тэгээ одоо манайх бол 16 орч байгаа учраас хамгаалга хийж сайн сурч байгаа шиг дээ. Тэгээ засрах байлгүй дээ. Наагуур нэг шонгорнд орж ирээд тэгээ засрах байлгүй. Одоо бол идэл хорооногт болчихсон л. Өмлөө бол цааш нь ичих гэлээд болсон. Яг л тийм үедээ явж байна гэж ойлгож байна. Надад бодож байгаа зүйл юу вэ л да. Олон асуудлууд, тулгымцсан асуудлууд ингээд хоримтлагдаад 16 жил болчихлоо. Тэгээд тэр олон хоримтлагдсан асуудлууд бол бас шийдэгдэж чадахгүй. Хоримтлагдсан учраас олон түмний бохимдол бол нэлээх байна л та. Тэгээд ерөнхийдөө амьдрал нь төдийлөн бас сайжраагүй. Ялангуяа тэр коммунизм социализмтай харьцуулахад бол сайжраагүй маш л олон хүмүүс бас байж байгаа шүү дээ. Одоо юм хөсөн хүлээж исэн зах зээл арчлаас. Энэ удаа дараах засгийн газрууд нь тэгэл оновчтой бодлого явуулж чадахгүй, асуудлуудаа шийдэж чадахгүй тэгэл тэр олон нөхрөл унаад авах л та. Нөхөр унаж яхах нь ашигтай болчихсон шүү дээ. Хууч бол одоо яг тэгээ 10 жилийн өмнө бол санаанд дүү нөхөр унждаг хөөхрий гэдэг байсан. Одоо унж яхах нь өөрөө хэсэг улсуудад ашиг завшаа өгч байгаа байхгүй. Тэгээд заазмөрөний сайхан унаатах. Унахаар чинь бүгдээрээ охирохгүй шүү дээ. Ерөнхийдөө хүн ам ихэнх л охирох болохоос биш. Одоо яг 100% охирно гэж байхгүй шүү дээ. Хоёр талтай. Тэр учраас бүр тийм зориудын өөртөө одоохон тэр уналтаас ашиг унах гэж байдаг тийм. Бүлэглэл бий болоо тийм ээ. Тэгээд эн чинь өөрөө их муухай юу болоод байна л та. Одоо энэ албаар зориуд популизм 16 та хүүхдээр бодох юм бол яг нэг тархиныхын хэсэг нь хулгайж явах сонирхолтой болчихсон. Яг хуруу бол өөрөө бол эндээс өдөртөж явуулж байгаа болохоос өөрөө гүйцэж хуруу чинь дангаараа шихэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм эвгүй муухай үе дээр орчод байна л. Одоо тэр арчилсан төрийг бэхжүүлэхийн замд тийм ээ. Учирч байгаа бэрхшээлүүд бол бэлд. Одоо зарим нэгэн улс орнууд бол яг хуучин одоо капиталист системд байсан болооч тэр юм амархан адаптац хийгээд одоо шин загварыг бол дорхно хүлээж аваад ингээд тэр замнаад явчих жишээлбэл Европын социалист орнууд. Манай улсад бол их л хүндрэл бэрхшээлтэй л яваад идэг. Тэгээ одоо яах вэ гэдэг нэг асуудал байнга л тавигддаг тийм. Тэгээ өнөөгийн тэр засгийг харахаар зэрэг энийг хийж чадахгүй гэсэн тийм дүгнэлт бол олон хүн хийж байна. Улс төрчид шинжээчд. Тэгээ өөр л хүмүүс гарч хийх хэрэгтэй. Одоо бол дандаа одоо 90 оны одоо бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм уу тийм ээ 90 онд төвсгөл хийж исэн. Тэр хүмүүсийн үед дууссан. Одоо энэ чинь шинэ үеийнхэн одоо энэ цаашид улс орныг яаж авч явах вэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэр гэсэн тийм байр суурь гарч ирж байна л да. Тэр нөхөн тонхой хувьд бол бид зүгээр хувьдаа гэж боддог. Ер нь бол алдах ёстой юм дээр алдаж үзмээр юм шиг байна. Алдах ёстой юм шиг байна. Тэгжээж алдаан дээрээ сурах юм шүү. Тэгэхгүй бол нэг хизээ нэг газар хаана нэг газар тийм алдаа байдаг гэж сонсчвол тэр алдааг давтахгүй гэж урагшаа яваад тэгэхээр ерөөсөө тэр хизээ нэгэн цаг тэр алдаага заавал давтчих байгаа байхгүй. Сая одоо тэр Сапугийн галыг л харал та тий. Америкийн хуулийн түүхийг харж байхад одоо энэ Сапугийнх шиг ч юм уу заавал нэг тийм том эмгэнэлт явдал
трагеди эсвэл нэг том хямрал болж иж тэрний сургаал дээр тал талаасаа бүгдээрээ сургамж авч юмаа засаж янзалж байгаа байхгүй юу. Би зүгээр одоо бодоход энэ эмгэлж явдлын дараа хүмүүс түрээслүүлэгчтэйгээ түрээслэгч нар маш нарийн гэрээ хийдэг болох байх. Калай аюулгүй байдлаа хэд дахин хямдаг болох байх. Шаардлагатай бүх хянаа шалгалтаа хийдэг болох байх. Бүгдэнд нь сургамж болж байгаа байхгүй. Тэр утгаараа зүгээр нэг хит их оптимист биш. Гэтэ хит их пессимист биш. Бид нар явдаг замаараа хийдэг алдаагаа хийгээд олдог амжилтаа олоод бид нар алхам алхмаар урагшилж ийн гэж би зүгээр боддог. Зүгээр аяллаа 6 жилийн өмнө өргөн барихад хэлцээ баталчих бас боломж байсан л баг л 4 жилийн өмнө гэдэг юм. Байгаагүй. Тэр үед бол 2000-аас 2004 онд 96 онд авилгалын нөхцөл байдал өнөөдөр ямар байсан тэр хооронд төр шилжилтээ бүрэн хийж чадаагүй, өөрийнхөө нийгэм бизнесийн ажиллагаанд оролцох оролцоогоо хомж чадаагүй, ховчлолоо эцлэг дуусгаж чадаагүй. Энэ бүх алдаа нууц явсаар гад өнөөдөр 10 жилийн дараа хийх ёстой бүр гарцаагүй огцон мэргэлт хийх шаардлагатай боллоо гэдэг нийгэм тэр юм дээр хурж ирчээд өнөөдөр бид нар одоо жишээлбэл 6 жилийн өмнө Европын тэр зүүн Европ орнууд баталсан л гэж байна шүү дээ тийм. Заавал тэр Европын хамтын нийгэмлэгийн тэр дээрээс нь татах хүч заавал өөр байж хүмүүсээс тэр татахгүйгээр зүгээр ингээд өргөн барьсан хуулийг чинь хилцээд хэрэг тэр улс төрийн өсвөр зориг нь байсан бол 2000-аас 2004 онд хилцээл батлах боломж бол байсан л та. Зүгээр л тэр улс төрийн зориг л дутагдсан л та. Одоо бол тэгж л дутагдах юм. Яг хөө ер нь бол энэ авилгалын хууль дээр бол бид нэг л юм дээр тохирмоор юм шиг байна. Ерөөсөө болж өгвөл энэ юу сэдвийг нэг улс төржүүлэхгүйгээр нэг нэгэндээ юм уу хин нэгэндээ юу халдаахгүйгээр зүгээр л монголчууд бидний бүгднгийнх нь проблем гэдэг дээр хатуу тохирол энэ хуулиа өстө нэг хүн хараад хэрэгжих болцоотой болж тэ юм хийжтэй гэж нэг ойлгоод хоёрдугаар төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс энэ хуулийнхаа дагуу тэр хөрөнгө оруулалт мэдүүлэг кодгаар өгдөг тэрийн шалгадаг өгөөгүй бол хариуцлага тогтоодог тийм ээ. Тэгээд шинэ байгууллага нь тэр хүмүүстэй хариуцлага тооцоод урьдчилан сэргийлэл явуулах нэг тогтолцоог бүрдүүлж байна. Тийм ээ энэтэй санал нийлсэн. Гэхдээ 5 жилийн 6 жилийн өмнө яагаад хийж болохгүй? Заавал тэр бүх нөхөр нь орох хэрэгтэй юм. Арай хурдан хөгжүүлэх юм уу? Эсвэл тэгэл тэртээ дэргүй нэг цаанаасаа заяасан заяа гэдэг ингээд орчих хэрэгтэй юм уу гэдэг асуудал дээр. Орох шаардлагагүй. Гэхдээ тулах замаараа нийгэм ч гэсэн хүн ч гэсэн хүүхд ч гэсэн тэр замаараа бүгднгээр нь явахаас өөр аргагүй юм байна. Одоо юу гэдэг 10 настайгаас шууд 16 нас хүрчихгүй шүү дээ тийм биз дээ. 6 жил заавал амьдрж л таарна шүү дээ. Алдах юм алдан тэр тусах хэвээр нөгөө хүүхдээ өвчин байдаг бол тус нь вакцинжуулалтаа хийлгэх нэгээл алхам алхмаараа явна. Яг авилга дээр болохоор эвгүй асуудал болчиход байгаа юм л да. Ухаан ядуу учраас сулгаа хийгээд тань л гэж яриад байгаа. Дайны дээр Япон айлт дунд чинь нэг гутал үс юм л шүү дээ. Гарахаараа ээлжиж юмсан явдаг. Тэгээ холгоо хийгээд байсан юм байхгүй юм тэр гээд байсан юм байхгүй шүү дээ. Яг хөө зарим хүүхэд улгааж болдог, зарим улгааж болдгоо юм. Манайх заавал улгааж болох шаардлага байгаагүй юм л да. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө зүгээр ядуудаан биш. Зүгээр тэрүүгээ тайлбарлаж болохгүй. Хөөх хамт ядуу чинь нэглэхгүй яах вэ гэж хэлж болохгүй л санагдаад байна. Эсвэл өсөж байгаа зайлуул нэг хэсэг болгоо хэлэхгүй яах вэ гэж ерөөсөө болохгүй. Юу санагддаг юм. Авилгалын их усрол ядуутай биш гэдэг дээр бид бүгд санал нийлж байгаа шүү дээ. Ядуу байгаад ядуу юм чинь заавал авилгал авах хэрэгтэй гэдэг юм хулгай хийх хэрэгтэй гэдэг утгаараа биш. Энэ төрийн оролцоо бизнест их байна уу байна. Маш их олон лиценз заавар журам байна уу байна. Татварын гайлын тэр олон хянах шалгалтын дарамт байна уу байна. Энэ бүгдээс ч л үүдлэл авилгалын проблем гарч ирж байгаа юм л та. Тэгэхээр өнөөдөр энэ хууль бол миний ойлгож байгаагаар бол хамгийн анхны алхам. Энэ бол зүгээр одоо хамгийн урьдчилан нөхцөл. Нэггээр анхны алхмаа хийгээд цааш нь өргөжүүлээ тэр том салбарынхаа өөрчлөлт реформуудыг л хийх асуудал. Авилгалын эсрэг хууль 96 онд батлагдсан хууль байгаа шүү дээ. Өнөөдөр батлагдсан хуулийг хэрэгжүүлээгүй гэж дахиж хуулийн тухай яриад дахиж өөр одоо авилгын эсрэг байгууллага шаардлага байгаа юм байна гэж яриад идэх. Учрыг нэг л олохгүй байгаа юм л. Тэгэхээр энэ авилгын эсрэг байгууллага байх ёстой юугүй юу гэдэг талаар их олон судалгаа хийсэн байна. За жишээлбэл иргэний зориг намаас бол судалгаа хийгээл байх ёстой гэсэн тийм дүгнэлт гаргуулаад зөвхөн ийм хүн байх ёстой ч гэж яах шиг одоо тийм хийж байна. А нөгөө талаас нь бол ийм байх ёстой юугүй юу гэдгийг бас өөр шугамар олон талаас нь асуусан. Ер нь бол байх ёстой гэдэг дээр бол хүмүүсийн санал бол эсрэг байгаа шүү. Авилгалын эсрэг юм байгууллага байх ёстой. Өнөөдөр зөвхөн Монголд байх ёсгүй гэж үзэж байна хүмүүс.
За өнөөдөр зөвхөн Монголын туршлага дээр аваад үзэх юм бол хөндлөнгийн хараат ус байгууллага амжилттай ажилласан нэг жишээ хэлж гэх тийм ээ. Хараат ус байгууллага. Хамгийн хараат ус байх хэвээр байгууллагч өнөөдөр жишээлбэл шүүх байх хэвээр. Дөрөвдөг засаг. Өнөөдөр шүүх засаг ямар яаж ажиллаж байна тийм ээ. Шүүх өнөөдөр хараат ус байж чадчихна. Ингээд цааш нь хөндлөнгийн бус байгууллагуудыг харалт тийм ээ. Сонгуулийн хороо одоо үндэсний аудит гэх газар за одоо ингээд цааш нь ярих юм бол ингээд хөндлөнгийн хараат ус байх хэвээр байгууллагууд зөндөө радио телевизийн үндэсний хороо хараат ус байж чадчихна. Тэгэхэд өшөө бүр хүчтэй бүр хүчний байгууллагын одоо эрэхтэй бас яг хараат ус байна гэсэн ийм байгууллагыг бас байгуулна гэдэг ингээд яриад. Анхны 96 оны хуулийг үндсэндээ хэрэгжүүлэх тийм хүсэл сонирхолж байгаагүй. Тэгээ одоо дахиад ерөөсөө юм хараат ус байгууллага байх хэрэгтэй юм байна гэж яриад байгаагийн учрыг бол үндсэндээ ойлгохгүй. 96 оны хууль сая Америкийн хайраа байна уу эсвэл USA-д байна уу? Монголд судалгаа Азийн санчны судалгаа хийж үзсэн л. Тэгээд хийгээд хамгийн олон тоогоор хэн одоохоно ямар нэгэн бүлэг авилга хамаарч байна гэсэн чинь нэгдүгээрт инженер, хоёрдугаарт багш нар орж байгаа шүү дээ. Гуравдугаарт юуныхан гайлынхан хэмжлэгээр тоогоор тэдний авч байгаа баг л бахал зүгтээ. Ингээ цөмөр ингээд. Тэгэхээр эн чинь бол өөрөө нийгэм бол бүр ёроолдоор тултал зүгээр цөмөр ингээд юм авилгын болж байгаа. Хот улс төр 143 мянган хүн байдаг тэрнээс чинь одоо яг захирал засвар гэхдээ 20 мянган хүн байгаа шүү дээ. Тэг чи бол ерөөсөө бүр ингээд бүхэл бололцоотой өөрөөхөө чадж байгаа тэр хэмжээнд яадаг л ийм юм толцсон. Тэгэхээр эн чинь юундаа механизмдээ байгаа л хэлээд байна. Тэгвэл хүн болгон төрөхтэй л одоо ерөөсөө тийм хулгай шатнд төрсөн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ механизм чи өөрөө ийм юм руу яагаад байхгүй. Тэгээ энийг л дэлхийд даяар л одоо ерөөсөө хамгийн яадаг нэг л 2 3хан л юу түлхүүрл биш үү дээ. Энийг байлгадаг. Нэгдүгээр төрийн оролцоо байх. Бас яг баг. Тэр ордог юмд л орохгүй бол одоо лиценз байдаг ордгоо ч байлах. Айл хонор бүх юм руу ордог болоо. Тэгээд төрийн чи оролцоо гэх одоо бид нар чинь үндснийхээ баялагын тэн хагсын ерөөсөө зүгээр төрдөх хөчдөг шүү дээ. Нөгөөд бол хуйлтан дээр сууж байгаа ч орхоо нүрэл ингээл дуудаг л үзэрх юм тий. Энэ хоёрдугаарт бол төрийн албан дээр ялангуяа тэр захиран зарцуулах хэрэгтэй байж байгаа улсууд бол бүгд нэг дараалан өөрийнхөө хөрөнгөний бүх мэдүүлгүүдийг илт тодруулах хэрэгтэй. Яг бол паблик гэж ярьдаг шүү дээ. Олон нийтийн газар тухайн олон нийтийн компани байт юм аа. Төрийн байгууллага. Ийм байгуулж байгаа улсууд бол тэргүү тэр замыг сонгосон бол өөрийнх нь хөрөнгө бол нэлт байх хэрэгтэй. А 3 дугаарт мэдээллийн байгууллагуудад тэр олон нийтийн байгууллагуудаас олон нийтийн компани, төрийн байгууллагуудаас мэдээлэл шаардаж авах хэрэгтэй болж байгаа. Энэ 3 механизмаар л явдаг шүү дээ. Түүс энд одоохон авилгатай тэмцэх хорооны цагдаа нарын тэгээд ингэсэн тийм ээ. Борохоо барьцсан тэгээд авилга авсан байж магадгүй гэж цохиж унгагаал гаацтал тийм л хааж байдгүй шүү дээ. Тэг яг тэр стандарт. Тэгэхгүй бол манайд юм нөгөө тийшээ хэрэгдэг. Тийм байгуулаад авчих таа зэрэг. Одоо би өнөөдөр Монгол улсын чинь хуульд улсуугүй юу ер нь бол итгэхэд хэцүү болж байгаа байхгүй. Сүүлийн одоо нэг 5-6 жил гिचнийн зүгээр байсан улсуудыг барьж шаран тэгэл тэгсэн байж магадгүй гэл ингээл хийдэг ердөө бүрдээ тэгэл өхүүлээл юм чи тэ. Гүн чи одоо ямар одоо тийм хараат ус тэгээд ардчилсан одоо шүүх засагтай тийм нэлттэй улс гэж хэлэх юм бэ. Тэгэл нэг том дарга нь л одоо хог тэгээд ирсэн юм байгаа. Одоо би тэрийг бол тэрүүгээр нь далимжуулж байгаа. Одоо ингэж хэрэгтэй гэж. Одоо чинь энэ бүр төгөлдөрчөөд одоо бол бүр ил тод шахуу болсон. Компаниуд цагдаа нар аваа авчихсан. Хоорондоо өсөлт тогтолцоо зэрэг дандаа нөгөөдхөөрөө юм хурж идэг. Гэвч бид нар ямар юм гэдэг механизм дэг шүү дээ. Тэг энийг хийгээд өгчих юм бол энэ хэдхэн механизм байдгийг гинлээ. Тэрийг л хийгээд өгчмөр байна. Миний бодоход. Зөв мөнхөргөл дарга төрийн оролцоог өөрийнх нь хэмжээнд нь хүртэл багасгахыг юугаан улсуудын төрийн мэдээллийн олон нийтийн байгууллагуудаар ажиллаж байгаа улсуудынхаа ялангуяа захиран зарцуулах хэрэгтэй бол тэрний бүх орлогыг бол олон нийтэд ил болгоё. Тэгээ хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тийм нээлттэй одоо паблик байгууллагуудаас мэдээллийг нэхэж авах хэрэгтэй болчих. Мэдээлэл хэрэгжүүлээ. За мөн ингэхэд бол мөн их юм өөрчлөгдөн дээ. Одоо энэ бодож байгаагаар хэрэгжүүлж чадах юм бол миний бодлоор нэлээд их юм өөрчлөгдөн. Энэ хуулиар бид нар 96 оноос ялгаатай хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ил тод болгоё гэдэг дээр Монгол Ардын Улсалт намын бүлэг, ардчилсан намын зөвлөл тэгээд бусад гишүүд 100% санал нийлж байгаа. Ил болгоё. Нийтдээ нэг 2000 3000 гаруй төрийн албан хаагчид хөрөнгө оруулалтын мэдүүлгийг заавал өгнө. Бусдын сайн дураараа өгж болохоор бид нар
одоо ажлын хэсэг дээр юмуд гаргаж ил да жагсаалтууд гаргаж. 96 оных яагаад хэрэгжээгүй юм гэхээр түр оюун гишүүн яриад байгаа. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийг өгөөгүй бол ямар нэгэн үр дүнтэй санкц шийтгэл байгаагүй байхгүй. Одоо бол харин бид нар хөрөнгө оруулалтын мэдүүлгийг өгөөгүй бол албан тушаалаас нь огцруулдаг, төдгөлзүүлдэг, эрүүгийн хариуцлага татдаг. За мэдээж санаатай худлаа юм уу нуун дарагдуулсан хөрөнгө оруулалтын мэдүүлэг өгөх юм бол эрүүгийн хариуцлага татдаг ийм юмнуудыг зоохот өгчих юм. Тэгэхээр нэгдүгээрт бол улсын хурлын гишүүн гэдэг юм бүгдээр тангараг өргөж байгаа шүү дээ. Бид хуулинд ор байна. Бид одоо сонгогдсон ард түмний илч байна. Тэм учраас тэгээд нэг тангараг өргөдөг үстэй. За сүлдэндээ тангараг өргөдөг. Хуулийг дагаж ажиллана. А гэтэл хуулийн дээр нь заасан байх чинь үгүй бол тэр хүн тангарагаас нэцээр өмнө шүү дээ. Надад чинь ийм нарийн Ганбаатар нэг талаас Ганбаатар хараа. Уучлаарай. Энэ дээр шүү дээ. Ийм хүмүүс өгнөөгээд яг тодорхой бас зааж өгөх байхгүй 96-ны хууль дээр. Өөрөөр хэлбэл улсын их хурлын гишүү, ерөнхий хэлэгч игээд баахан бид нар өхөн ойлгомжтой. Тэгжээс нь яг доошоо очоод ирэхлээр лиценз олгох хэрэгтэй. Эсвэл хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй хүн өгнө гэдэг. Тэгэхээр дээд тусны хууль яг хинний нэрэд байгаа юм бэ тийм. Ганбаатарын яриад хоёулаа нэг өрөөнд сууж байхад би өөх ёстой мó өгөхгүй мөг гайхаад иймэрхүү жижиг ойлгомжгүй механизмудаас бол бид нар одоо өгчлөө. Тэгэхээр тэр чинь ил биш байгаа байхгүй юу? Хувийн нууцыг хадгалагчиж байгаа байхгүй юу? Би тэрийг үнэн өгснөө худлаа өгснөө Ганбаатар очоод үндсэндээ шалгах арга байхгүй. Мөнхөр бол хэрэгт холбогдвол мөрдөн байцаах албан юм уу тагдуулын албан тэр мэдүүлэг нь аваад ирээч гэж үзэх шалгах. Ийм хаалттай механизмуд марцсан байхгүй юу? Мөнхөр бол тэр 96 оны хуулийг хилцчихсэний хувьд тэр хуулийг амин сүнсэн тэр л байсан шүү дээ. Мэдээлнэ гэд хуулинд заасан л байхгүй да. Мэдээлэл яг уу гэдэг чинь тусааг байхгүй юм. Тэгэл болоо шүү дээ. Мэдээлэл нь нэгдүгээр алах нь байхгүй. Мэдээлэл хэн шалгаж хооронд нь юу харьцуулж яах юм, уйлдуулах юм хин дээр энэ ядаж зөвлөгөө өгөх. Тэгэхээр юм гişүн бол мэдээлж байсан тийм үү? Нэг би ингээ энэ номыг уншижсэн чинь хамгийн түрүү Баабар байт юм л да. За жишээлбэл тэнцээ одоо цалингаасаа давсан хэмжээний бэлэг авсан байх юм бол хураалгана гэж тийм. Тэгсэн чинь Баабар нэг үзэг мүзэг хураалгасан энэ төргээд би энэ авилгын тухай ном уншижсэн чинь тий. Одоо үзэг дотор нь үзэг орсон л болохоос үзэг чи янз янз үлдээ шүү дээ. Түүнээс би зүгээр ингэжсэн балаа байж өгсөн биш шүү дээ. Энэ балаар үлддэг байхгүй нэг яри юунуудыг чи. Гэхдээ ямар ч үсэн дээр хөрөнгө оруулалтын мэдүүлэг нээлттэй. Оюун өгсөн тийм үү? Өгсөн. Тийм ээ. За өгсөн жил болгон хөрөнгө оруулалтын одоо үндэс өрөнгөч нь ихсэж гэнэ багасж гэнэ гэдэг чинь хүн харьцуулж байгаа болны бүрдэж байна. Сонгогч нь харах боломж бүрдэж байна тийм ээ. Агентхийн хөрөнгө оруулагч нэмэгдсэн байх юм бол асуудал үүснэ тийм ээ. Энэ хаанаас ямар орлогоор одоо ийм байш худалдаж байгаа юм байшин барьсан юм. Тэрнийг нутгах хэрэгтэй тийм ээ. Орлогоор нутлах хэрэгтэй. Гэдэг асуудал тавигдсан үстэй тийм ээ. Тэгэхээр зэрэг анхны хөрөнгө оруулалтын мэдүүлэг өгөх чинь бол эхний шат дараа нь түүнээс харьцуулан дараа жилийн өсөлттэй нь харьцуулж тэгээд тэрэн дээр нь бол тодорхой хариулт нь тэр хүнд байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг дээр ийм ялгаа. Адилхан юм. Гэхдээ ийм ялгаа байт юм байна. Тэгэхээр одоо энэ хуулийн дээр нь бол гэдэг чинь ийм би ч өөрөөр хэлж сая энэ богдуул муу одоо энэ дархан заслага зураадаг зардаг нөлөөр баригдсан. Миний сонсноор гаражнаас нь 17 машин. Төмөрхөө. Нэр мөрийн зүтгэж 17 машин гарсан гэсэн. Энийг чинь цагтаа илрүүлсэн байна. Цагтаа илрүүлдэг хэрвээ тэр бүртгэл нээлттэй байдаг бол сэтгүүлчид одоо олон нийтийн байгууллагын илрүүлдэг байхгүй юу? Тийм ээ. Америкт өнөөдөр тагнуул илрүүлж штэ зөвхөн тэр юу гарчаа. Ээлэн мэдчих бол юу яагаад ээлмс чинь энэ арай л нэг л авч байгаа залангаас л илүүл наргаад ахтагаан зэрэг нь орсон чинь Орос тагнуул хийжсэн илрээ өстэй CIA одоо нэлээд том дарга. Чи манай төч бол улсын талын аваа явчих таасан мэдэхгүй л гэсэн нөгөөд. Өмнөгөө байхгүй болчихсон юм уу гэж сууж яхаа сүлд нь. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг хувийнхний нууцад хамаарна гэж. Бол юун дээр бол 96-ны хуулийн дээр бол нээлттэй хийгээд өгөх ёстой юм л да. Та хууль баталж явах та. Хийцэн байгаа байхгүй. Нээлттэй байна гэдэг. Тийм байна. Яг хэрэгтэй юм дээр ордог. Одоо иргэдэд хамгаалдаг, маргааны шүү тасалдаг, хилээ хамгаалдаг гол юмнууд дээр. Хоёрдугаарт энэ үнэндээ энэ татварын дарамтыг багасгах хэрэгтэй байгаа маа. Галийн татвар, бусад татвар, одоо энэ лиценз юуны дарамт энийг багасгах хэрэгтэй. Энийг багасгацсан байхад бизнесмэнүүд гэдэг юм бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрсдөө сайн дураараа татвараа төлдөг тэр нөхцөлийг бүрдүүлээд өгчих юм бол нэлээд зэгцэр явж байна. 3 дугаарт мэдээж тэр мэдээлэл эрхчлөлийн асуудал. Мэдээлэл нээлттэй байх хэрэгтэй. Тэгэхээр татвар өндөр үнэ гэсэн би дараагийн хэлдэг шүү дээ. Төрийн оролцоо шүү дээ. Төрөл их том татвар аваад 4.8 сая төгрөг жилд
одоохон олдсон хүнээс 40% авна гэж. 4.8 сая төгрөг 5 сая төгрөг бүтэн жилд олцоод 40% аваачаад өгөх юм бол үр хүүхэд нь гомдно үстэй чинь энэ аав чи яасан муухай юм бэ? Бабра вообще юу вэ шүү дээ. Олцсны дараа ярьж шүү дээ. Олоогүй байхад гайл дээр 22% нь авчиж шүү дээ. Зүгээр $100 тоног төхөөрөмж оруулаад ирэхлээр чи $100 тоног төхөөрөмж оруулж ирлээ 22.3% татвар авна гэл дээр нь 22.3 $22.30 нэмээ авчиж байгаа байхгүй. Тэр нэг $100 тоног төхөөрөмж $122. Гэх мэтийн асуудал руу ороод багсах хэрэгтэй байна. Ахуултаа хэл хахуул авах явдалтай тэмцэх одоо аргын тухай ярьлаа шүү дээ. Хамгийн гол арга бол хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олж явах эрхийн тухай асуудал. Тийм ээ? Ийм бол тусгай хуультай байд юм. Бол мэдээлэл олж авах тухай хуультай. Энэ мэдээлэл авч явах хуулийг зөрчсөн одоо этгээд үдэд. Төрийн өндөр албан хаагчдч бай тэр одоо бусад төрийн албаны хүмүүс ба шүү дээ. Одоо лиценз хуваарлагдагч байдаг юм тийм ээ? Зээл тусламж хуваарлдаг тэр ахуулт өртөж болцсохгүй. За тэгээ цагдаагийн байгууллага юу ч гэдэг юм тийм ээ. Нэг ийм хууль бол нэр өнөхөр чухал байдаг юм байна гэдгийг өөр улсын жишээ бас бий тийм. Тийм ээ. Наадсан бас олон жил ярьж байна л да тийм. Ер нь тэгээд хараад байхад ярьж байгаа юм олон жил яриад тэртээ дөрөв шийдлүүд нь тодорхой болцсон. Зүгээр л жоохон удаашрал юм шийдэхгүй жоохон удаашрал байгаа болохоос таны ярьж байгаа тэр татварын хуулийг олон жил таны ярьж байгаа мэдээлэл хэрэгчлэг олон жил тэгээ одоо тусгай байгууллага байгуулж яах гэдэг юм тэгээд. Тусгай байгууллага байна уу тэр прокурорын дэргэд юм уу цагдаатай байна уу тэр нь бол нэг чухал биш ээ. Хүсэл зориг тэр бүх механизмууд нэвтрэл эхлэх юм бол бас юм явна гэдгийг ойлгож байна. Тэгэхээр энэ хуулийн дээрс тусгай байгууллага байгуулах гэдэг хууль батлуулах гэдэг яваад байгаа үст тийм хамгийн гол асуудал чинь энэ хэлж байгаа саналаа. Тэгээд бүр тусгай байгууллага шаардлагатай гэж санал асуулга явуулаад ингээл байгаад лобби маш хүчтэй явагдаад байгаа байхгүй. Хүмүүс тусгай байгууллагын эсрэг байна л гэж байна. Манай тэр иргэн зэрэг залуучтай холбоо нэг 24,000 хүний л санал асуулга явуулсан байл л 10 хоногт. За тэгэл нэг баахан л юм цуглуулсан мэт. Тэрэн дээр нэг 90% нь бол үнэхээр бие даасан байгууллага байх ёстой гэж бодож байгаа юм л. Яагаад тэгэж бодож байгаа гэхлээр олон жилийн засагч юу ч хийгээгүй, ойлголттой тэмцээгүй, альж засган тэ. Тэгэл ингээл асуудал бүгдээрээ даймжирсан учраас хүмүүс сэтгэхүй тийм болцсон байна шүү дээ. Тэрэн дээр бол би ч гэсэн анханасаа бие даасан байгууллага байх ёстой гэж бодож байсан. Одоо ч гэсэн бодож байгаа. Яагаад гэвэл тэр соёнгийг гэрүүлэх, урьдчилан сэргийлэх, тодорхой хэрэгүүдийг шалгах гэдэг ингээд цомхон байгууллагаад энэ авилгыг илүү их эрсдэлтэй болох хэрэгтэй шүү дээ. Одоо ямар ч эрсдэлгүй ашигтай юм бизнес байгаа. Тэгээд тэртээ дэргөө өгсөн авсныг батлахад маш хэцүү хүнд байдаг учраас тэр урьдчилан сэргийлэх юм нэг чухлаа. Тэрэн дээр илүү их ач холбогдлогоо тэр хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ч гэсэн тэрийг илүү их бас тэрэн дээр акцент өгдөг, тэрийг шалгадаг, хямдаг тийм юм чинь тэр байгууллага хийгээсэй л гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ прокурор бол за прокурор ч гэдэг юм уу цагдаа тэртээ дэргөө олон жил хийж чадаагүй. Прокурор нь болохоор бас л бүгдээрээ хардаад цагдаа шүүх прокурор чинь тийм болцсон гэж авилгалд бас идэгдсэн гэж яриад байгаа учраас хүмүүсийн бас сэтгүү тийм байгаа учраас итгэхгүй л шүү хүмүүс. Итгэхгүй байгаа учраас цомхон хараат бус юм арай нэг тийм байгууллага байгуулдаасаа л гэж бодож байна. Гэхдээ ер нь олон улсын жишээг сүүлийн 10 жилд байгуулагдсан авилгалтай тэмцэх янз бүрийн байгууллагууд бие даасан ч бай, янз бүрийн хуулийн байгууллагын дэргэдэж бай, хүчний байгууллагын дэргэд харахад бол ямар үр дүн гарч ийнэ вэ гэхлээр бүр эффективний тийм үр дүнтэй ажилласан байгууллага их ховор байна. Ихэнх нь үр дүн маш багатай байна гэсэн юм гарсан байна л да. Тэгээ анх тэр хууль яригдчих хаад чи 99 онд анх би хуралд орж байхад бол Хонконг, Сингапурын жишээг их ярьдаг байсан. Тэрнээс хойш шилжиж байгаа гэсэн орнууд бол ерөнхийдөө сүүлийн 6-7 10 жилд байгуулагдлаа л да. Тэгээд тэр сүүлийн 6-7 жилийн жишээг харахад бол ихэнх нь неэффектив байна л гэж ярьж илээ. Яг байгууллагуудын хувьд бол тэр өсөл зориг энэ тэр хөндлөнгийн тэр янз бүрийн эдийн засгийн либералчлалын зэрэг бодлогод явагдахгүй бол ямар ч одоо хүмүүсийн нэг хардаад сэрдээд нэг лаймшигтай байгууллага гаргаж ирнэхээсээ илүү яаж илүү үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг л асуудал байгаа юм байна. Тэгээд энэ хуулийн бараг талан шахуу санааных концепцийн талан шахуу төр юм ил тод болгох хөрөнгө оруулалтын мэдүүлгийг нээлттэй болгох тэрэн дээр илүү их эрсдэлтэй болгох л асуудал байгаа л да. Зүгээр тэр нэгдсэн үндэсний байгууллагын авилгалын конвенцээр бол бас нэг тодорхой заалт байгаа л да. Юуны гэхдээ Монгол бас түрүүн ажил хийх дээр ярьж ирсэн. Зарим орнууд бол хөрөнгө оруулалтын мэдүүлгээр цалин орлогоос илүү их баяжсан байвал тэрийг та яаж баяжсан гэдэг өөрөө батлах хэрэгтэй. Баталж чадахгүй та буруутай гэдэг нэг концепц. Нөгөө хуулийн бас концепц бол та буруутайгаа өөрөө батлах албагүй. Тэр нөгөө ярлагч нь батлах хэрэгтэй гэдэг юм хоёр бас маргаантай зүйл яваад байгаа шүү дээ. Энэ дээр ч гэсэн цаашдаа Монгол улс яаж хандах юм гэдэг тэр нэлээх маргаан бас үүсгэл юм шиг үл хэлдэг.
их хурал дотор ч гэсэн тэр 90 нийт хүмүүсийн дунд ч гэсэн үндсэндээ яг эсрэг тесрэг хоёр байр суурь байгаа байхгүй. Нэг нь тэр таны хэлж байгаа шиг те. Яах юм бэ? Байгаагаа одоо ажилуулъя. Чангатгая, бэхжүүлье. А нөгөөх нь одоо оюун гишүүний ярьж байгаа шиг шинээр байгуулад ажиллахгүй л эдгээр чинь ажиллаа хийхгүй шүү дээ гэсэн. Тэгээд тэр шинээр байгуулах тэр би бол бас их одоо эргэлзээд байгаа. Яг бол тэр байгууллага чинь дэртэ тэргүүл мөрдөн байцаах ажлын туршлагатай, дадлагтай, гүйцэтгэх ажлын дадлагтай, туршлагатай тийм хүмүүс л очих ёстой шүү дээ. Тийм ээ. Тэр хүмүүс хаана нөгөө цагдаад л нөгөө тагнуулд л нөгөө прокурор л. Тэгээ үнэхээр тэр байгууллагууд нь ажиллаа хийж чадахгүй юм бол тэнд байсан хүмүүсийн авчиад ийшээ ихлээр ажил хийнэ гэдэг бас нэг бодлын эрсдэлтэй. А нөгөө талаас бид энэ хоёрыг ингээд хооронд нь хууль санаачлагчид миний ойлгосноор энэ хоёрыг хооронд нь дэнсэлж ягаад ер нь дундх 3 дахь хуулбарыг авсан байх гэж би ойлгосон тийм үү. Прокурорын байгууллагын дэргэд одоо мөрдөн байцаах албаа. Прокурорын дэргэд. А тэр нь бол прокурор үйл ажиллагаанд нь ингээд оролцоод чи энийг мөрдөн байцаа, энийг мөрдөн битэн мөрдөн байцаа гэхээсээ илүү хажууд нь байгуулагдсан. А тэгээд тэр одоо галдаа прокурорын байгууллага бол цагдаа, тагнуул, шүүх, хууль хэлтийн байгууллагуудын ажилтнуудын хууль ус үйл ажиллагааг тагнадаг тийм тусдаа байгууллага байгуулсан шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө өмнө чинь цагдаа шалгадаг. Тэгэхгүй бол өмнө нөгөө цагдаа чинь өөрөө өөрсдийнхнийгаа шүүх прокурорыг шалгадаг. Тэрэн дээр бэхжүүлээд дээр нь тэр урьдчилан сэргийлэх ажлынх нь юг өгөөд энэ байгууллага бэхжүүлчих гэсэн дунд 3 дахь хөлбөр юм шүү. Тэр нь одоо бол энэ арай зохимжтой Монголын нөхцөлд ажиллах магадaltaй хөлбөр юм болов уу гэж бодогдоод байна. Авилга гэдэг бол ард түмний нэрийн өмнөөс шийдвэр аваад ард түмний хөрөнгөнд гар дүрх тэр асуудлыг авилга гэд нэрлэнэ. Хувийн компаниуд дээр ингэж байгаа энэ асуудлын төрөг бол хээл хахуул хулгай гэдэг өөр нэртэй шүү дээ. Та жоохон бацарсан юм шиг байна. Коррупц гэдэг чинь ерөнхийдөө хувийн эвшилтч байна, төрийн бус байгууллагууд дотрооч байна. Юу улсын байгууллагч байна. Коррупц гэдэг чинь зүгээр албан тушаалаа уруулан ашиглах. Нэг компани санхүүч өөрийнхөө найзад нэг юм шахаал, найзаасаа эсвэл бол компанид нэг юм шахаж худалдаж аваад өөрийнхөө компани эзнийг бас хуурчиж болно шүү дээ. Тэгэл дундаас мөнгө унгаажиж болно шүү дээ. Тэр бас л коррупц шүү дээ. Тэр бол өмнө асуудал. Би өнөөдөр бид нар өнөөдөр төрийн тухай асуудлыг төрөл оруулчихлаа. Төрөл өргөн утгаар авахар нар шиг балаагчаад байгаа. Манай том охин жижигээ хуураад чихэр өгч жагаад тэгээ нэлээ үнэтэй хувцсыг нэг авчих тагс. Дахиад тэр асуудал чи яг өргөн утгаар авахар тэгээд явах байхгүй. Ийм учраас төрийн ард түмний гэдэг тэр нэрийн дотор л ингэ тогтохгүй бол бүр ингэ хачин болоо. Тэр Enron Америкийн одоо том дампуур л шүү дээ. Басад албан тушаалаа буруу ашиглаад тэр юу хувьцаа эзэмшигчтэй шүү дээ. Хувьцаа эзэмшигчтэй хуураад бас компани буруу авч яваад дундаас нь идэж байгаа дарга нарыг бас яах юм. За тэр хувийн хэмжээнд тэр хувьцаа эзэмшигчтэй өөрсдөө мэдээ хаях юм бас төр зохицуулах ёстой шүү дээ. Дөрөв цааш нэг нээлттэй баблах байгууллагын тухай ярьж байна. Прайвет юм руу ерөөс орж байна. Тэр прайвет гэдэг юм.